яг өөртөөсөө хайдаг болчмоор байна бид нар. Хүнээс биш шүү. Одоо манайхан одоо намарч ч гэсэн шүүмлээд явж байгаа ш. Тэгэхдээ өөртөө хогоо тарчаад очоо шүүмлэж чинь шүү дээ. Тэр хүмүүс хайдгүй байж л шүүмжчмээр байна л да. Тийм учраас би энийг одоо айгуу тийм нэг ховж ив ч юм уу, айгуу тийм хурцаар хилээд байгаа юм биш шүү. Яг одоо яг энгийн үзэгдэл ч юм уу, тийм байна. Цэвэрлчгээл өглөө бас арахтал нөгөө нойлын тас шиг хэмнэнтэй байх харж байна. Гүн бас сэтгэл бас одоо ямаагач ажил хийх урамгүй ч юм уу. Ерөөсөө л эхэлж бид нар нойлынхаа асуудлыг ярий. Эхлээд хогны цэгээ ярьж бид нар дараагийнхаа хөгжлийг ярих хэрэгтэй юм байна шүү. Яг яс юмдаараа энэ одоо та нар хараараа. Тэр энэ эднэр яг 120 литрийн багтаамжтай нойлд кит хонохын, кин аваач асгахын. Өнөөдөр байна шүү дээ. Завхан сумаас хог түүх ажилчид авчираад ажиллах гэж ажиллаж өгөхгүй олдохгүй байна шүү дээ. Хог түүхгүй олдохгүй байгаа юм чинь энэ зөөврийн нойл асгадаггүй олдохгүй. Хамгийн гол нь тэр л байна. Одоо шүлээ шүү дээ. Энэ нойлыг байна шүү дээ. Энэ яг байгуулж байгаа нь бол зөв байгаа байхгүй юу? Тэгэхээр энэний ганц шийдэл нь юун дээр буруу байна гэхээр энэ багтаамж тийм ээ. Багтаамж энэ нойл угаасаа л энэ дөрөөл бол хаагдана. Энийг асгадаггүй олдохгүй. За дээр нь одоо дахиад орчин бохирдол гарч ирж байна шүү дээ. Цаанаа яг бүтээн байгуулж байгаа цаанаа бас ингээд энэ юг хэрэгжүүлж байгаа хүмүүс нь бас юу юм байлгүй дээ. Бас өөрсдийн гэсэн тийм шийдвэртэй тийм ээ. Бас зохион байгуулалтаа энийг тавьж бас цаанаа хүмүүсээ ажилуулад чадна гэсэн зорилготой байлгүй гэж бодож байна. Манай сум орон нутгийн бас удирдлагууд, манай сум орон нутгийн байгаль орчин хамтарч ажиллаж өгөөсөө бид нар хуралдаар ярьдаг байсан. Яа тэр хуваараад бизнес гэж байгаа хүмүүс тэрүүгээ хариуц стол гэдэг байсан. Тэгцэл үгүй юм бэ шүү. Энэ дэр сум орон нутг маш анхаарч өгмөр юм байна. Сум орон нутг маань канал таммаар юм байна. Гэхдээ магадгүй нэг 3 хонооч энэ дээр тийм ээ. Энэ хүмүүстэй шаардлага магадгүй надад ч гэсэн шаардлага тавиач тийм ээ. Бид нар зөвхөн нэг эрх ашигын төлөө өөртөөхөө нэг мөнгө олох төлөө биш. Бас энийг эргээд бид нар үр хөвгтөд ирээдүйнхээ төлөө ч юм уу маргааш энэ жил биш шүү дээ. Дахиад дараа жил шүү дээ. За эхний хажинд би сум орон нутгаа тавьсан байгаа. Та нар надад хогны яг ингээд сав одоо яг тогтсон юу надад асуудал шийдэж өгөө, иргэдэд орлаа шийдэж өгөө. Тэгжээж би хүмүүстэй шаардлага тавья. Манай хогны машинтай бид нар сая 21 онд бид нар хогны машин шийдэж авсан иргэд юу. Тэгээд тэр машин маань наашаа орж явах нь чаддаггүй харамсалтай. Ягаад тэгэхээр нөгөө моос одоо манай энэ маш энэ элсэнд чинь бүр энэ тэгэхээр одоо бид нар чинь нөөштэй бүх юм зөөвөр ус түлээнээс хэсүүлж аваа. Тэгэхээр яг энэ л орж ирж өгдөг машин хог арч өгдөг машин олдохгүй. Нөгөө машин мост. Одоо тэр нөгөө мосттой машиныг хайж дажээ. Уваад сайн нөгөө нэг артаа нэг жижиг нөгөө нэг чиргүүлтэй юм пикап нэг юм тиймэрхүү юм байл юм аа. Тэд нар мэдрээр ч одоо тэгэл дахин зөөштэй баг багаар. Одоо бүр сүүлийн үед одоо би нэг хогны аллергитэй болсон шүү дээ. Карманда хогны уттай. Тэгээд машин сууж явж байгаад машинаас өгөө явуулж ард нь үлдэнэ. Би энэ машиныг араас чинь яваад очие энэ хог төвжөөд яваад очие гэд. Жохон одоо ингээд оройвтойхон анхаарал тавихгүй нэг шийдэлд оруулж нэг хүмүүсийг горимд нь оруулахгүй бол энэ бол дараа жил улам хог нь ихсэн. Тэгэл одоо дахиад гизээч ингээд цэцлэхгүйгээр юм болчихгүй л гэж би харамсаад байна л да. Энэ жил би яг зүгээр миний надад алдаа их байна. Би ясаа анхны жил учраас жоохон туршлахгүйтлээ. Маш жоохон күш тутмаг байна. Бас нэг кит хоногтоо нэг айл өчрөө ивэ болохгүй ажиллачлаа. Тэгээ одоо дараа жил бол би арай жоохон зохион байгуулалтанд оруулаад хүмүүсээ тийм ээ. Одоо ажилчдаа хэсэглээд ингээд та нар яг ин хэсгийг чи хариуц ингээд хэсэглэж өгөөд би юу гэж урайлмаар байна гэхээр машинд багтаагаад ирсэн тийм ээ. Бид нар ундаа усаа идэх уух мачаад ирсэн бол буцаагаад тэрүүгээ уутанд нь хийгээд бид нарт авчираад өгчөөч тийм ээ. Авч явдгүй маа гэхэд авчираад өгчөөч. Бид нар би тэмэргүүл хүсэж урайлж гин. Бид нар тэгжээд бид нар энэ аялал жуулчлал бид нар энэ сайхан байгаль орчноо хамгаална. Хувь хүн болгоно хичээмээр байна энэ дээр. Зөвхөн нэг хог төвдөг хүмүүс энэ хогийн хүмүүс наадах чинь хог төвдөө штэ наадах чинь гэх биш. Би хог төвснөрөө муутахгүй аймгийнхаа байгаль орчин, сумынхаа байгаль орчин, сум хамт орон нутгатайгаа би яг өнөөдөр энд хамтарч ажиллаж байгаа хувьд би дараа жил бол арай агцтай зүрдэгэн та магадгүй дараа жил та нар ирээрээ. Ирэхэд би яг та нарын урд би ийм хийцэн шүү гэд хэлээд зогчрож бодож байгаа.